Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд огт гэрэл цахилгаангүй 4200 орчим өрх, хүчлийн уналттай 8200 өрх байна гэсэн судалгааг захирагчийн ажлын албанаас гаргажээ. Ер нь одоо энэ жилийн хувьд ихэд одоо сонгон хайрхан дүүрэг дээр дээд гэрэлтүүд гэр ороодын гэрэлтүүд дээр 1000 гаруй гэрэл нэмэгдэж байна. Мөн 2016 онд хэд нийслэлийн төсөв хөрөнгө оруулалтаар гэр хорооллын цахилгаан хэмжээг сайжруулах ажилд мөн 800 сая төгрөгийн ажил хийгдэж байна. Иргэдийн манад санал хүсэлтийг одоо биелүүлж ингэж сайхан бодлогоор тавьж өгсөн манай хорооны иргэд одоо их баяртай байна. Төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд хоногт 45 мянган метр куб бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэршүүлэх хүчин чадалтайгаар ашиглалтанд орж байсан. Хотын хөгжилтэй уялдан 1979-1986 онуудад өргөтгөл хийж хоногт 200 мянган метр куб ахуйн бохир усыг хүлээн авч 90-92% хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болтлоо өргөжжээ. Улаанбаатар хотоос ирж байгаа ахуйн болон урдчилсан цэвэрлэгээ хийгдсэн үйлдвэрийн бохир усыг хүлээн авч механик, биологийн цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэх үйл ажиллагааг явуулах ёстой. Гэтэл ахуйн бохирыг цэвэрлэхэд зориулсан байгууламж үйлдвэрийн бохирыг хамтд нь хүлээж авч байгаагаас шалтгаалж цэвэрлэгээний түвшинд шаардлагатай хэмжээнд хүрэхгүй бохир усыг гаргаж балжийн голоор дамжин сонгины орчимд туулгалт цуцгаж байна. Тэр Улаанбаатар хотын өмнө тулгарч байгаа маш том сорилтын нэг бол одоо цэвэрлэх байгууламжийн асуудал. Түүнтэй холбоотой цэвэрлэгддэг бохир ус туулгалыг бол маш их бохирдуулж байгаа энэ ажиллагаа л да. Яг зураг төслөөр бол 220 мянган куб метр ус цэвэрлэнэ гэсэн ийм байдлаар хийгдсэн, байгуулагдсан. Гэхдээ түүхэндээ бол 220 мянган куб метрт хүрээгүй. Яагаад гэвэл ойлгомжтой. Манай хотын хүн ам бол тэр үед 500, 600 мянган хүн амтаа байсан тийм ээ. Одоо бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн шугамар зөндөө олон барилга байшин хэрэглэгч нэмэгдэж байна гэсэн. Өшөөж одоо нэмэгдэх төлөвтэй байна тийм ээ. Тийм учраас одоо бид нар хүссэн өсөөгөө жил ирэх тутам бараг сар болгоноор энэ бохир усны хэмжээ нэмэгдэж байна. Тэгэхээр одоо нийтдээ одоогийн ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжаа проектны гэж ярддаг төслийн хүчин чадалт нь хүргэе. Дараад нь одоо 4-5 жилийн дараагийн 3-4 жилийн дараа шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтанд ортол бид нар өөрснийхөө энэ хуучин цэвэрлэх байгууламжаараа л ингээд явна. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсон ч гэсэн хуучныгаа зогсооно гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Яагаад гэвэл илүү нэмэгдэж байгаа ажлыг л одоо хоёр цэвэрлэх байгууламжийн хүчээр л бид нар авч явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд аль нь л одоо байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар хоногт тус байгууламж 155-аас 165 мянган метр куб бохир усыг хүлээн авч байна. Механик цэвэрлэгээгээр хог, өөгтөс, ээлс, лагийг бохир уснаас цэвэрлэдэг. Биологи цэвэрлэгээгээр агаар, эдүгт лагийн тусламжтайгаар органик бохирлыг эсэлдүүлэн эрдэсжүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм. Таны харж байгаа зураг дээр цэвэрлэх байгууламжийн технологийн дамжлага харагдаж байна. Энэ цэвэрлэгээний төвчин чанар стандартыг бол бид нар бол тусгай зориултын төхөөрөмжүүд 50 зөв цэвэрлэх дээр. Тэр нь болох дээр 4 төрлийн үйл ажиллагааг одоо зохицуулах юмнууд. Нэгдүгээрт нь бол хит авианы төхөөрөмж. Хит авианы төхөөрөмжөөр молекулын төвшөнд одоо бөөгнөрл үүссэн жинхэнэ муухай өнөр гэдэг юмны халдвар гэдэг бохир гэдэг юмны агуулсан молекулын төвшнийг задлж өгөх юм байна. Дараад нь бол электролизийн төхөөрөмж тавина. Тэгснээр бол хүнд металлыг бол уусгаад ууршуулад алга болгох. Халдваргүйжүүлэх, хоргуужүүлэх, өнөр дарах, хүнд металлаас салгах гэсэн ийм 4 төрлийн функцүүдийг гүйцэтгэх. Өөрөөр хэлбэл ямар нэгэн биологийн бактериас тодорхой хэмжээнд бид нар хамаарахгүй байна гэсэн. Энэ бол цаад утгаараа бол жилийн турш явагдах урсгал зардлын хэмжээ эрс багаснаа гэсэн. Илэгдсэн эвдэрсэн учир эхэн үнэр хотоор тарах боллоо гэж өнгөрсөн зунаас иргэд бухимдах болсон. Ерөнхийдөө олон жил засвар үйлчилгээ хийгээгүй учраас бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт арматур, шугам хоолой хуучирч муджээ.
Энэ шүүмжлэлийн мөрөөр 2 сарын өмнө засгийн газар тогтоол гаргаж, улсын наадмаас урьдчилж цэвэрлэх байгууламжийг шинжилэн сайжруулах засварлаж сэлбэхийг үүрэг болгосон байна. Энэ хүрээнд 8.2 тэрбум төгрөгийг шийдвэрлсэн байна. Шийдвэр гарснаас эхлээд хотын удирдлагууд аж ахуй нэгжүүлэлтэйгээ нийлж засварын ажлыг эхлүүлээд байна. Засварын ажилд дотоодын 20 аж ахуй нэгж хамрагджээ. Нодлон намраас эхлээд үнэрийн асуудал Улаанбаатар хотын төвд хүртэл үнэрсдэг байсан бол өнөөдөр би ингээ эргээд ирэхэд бол үзээд хараа явж байгаад бол харьцангуй үнэр бол дарагдсан байна. Бүр үнэргүй болсон гэж би хэлээгүй. Ер нь бол 60-70% үнэр дарагдсан байна. Ямар ч байсан 7 сарын 15-наас өмнө энэ бидний ярьж байгаа энэ ажлуудыг бүгдийн зэгцэл гэсэн засгийн газрын даалгаварт энэ хугацаанд баригдаад бид нар бол зарим төрлийн ажлууд нь бас дууссан байж. За ингээд нийт бол ерөөсөө 7 сарын 15-нд бидний нэг дуусгах ёстой юм байна. Ерөнхийдөө бид хүлээж авсан бохир усны цэвэрлэгээний канаваруудыг бол шинчилж, зарим нэг одоо ашиглалтгаа байцсан дамжлагуудыг бол шинчилж сайжруулж байна. За өргөх ноцоосоо бид нар сайжруулж байна. Лагийн талбараа шахах ноцоосыг сайжрууллаа. Лагийн талбаануудаа цэвэрлэлээ. За мөн операторын байр бэлдлээ шинээр цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжрууллаа. Ер нь сүүлийн голчлоод нэг 3 туршилтан дээр л тавхан дээр энэ хэсэг маань нэлээд үр дүнтэй болж байна. За бусад өмнөхүүд маань бол тодорхой хэмжээгээр үнэрийг багасгаж байгаа ч гэсэн зарим тохиолдолд багасгахгүй, үнэр нь дарагдахгүй ийм тохиолдол байсан. За сүүлийн 3 бодисон дээр маань тодорхой хэмжээгээр бол бас үр дүн гарч байгаа учраас бид нар бас цааш энийг бол ашиглах боломжтой гэдэг тал дээр бас өөрсдийн хэмжээнд бол туршилт судалгаагаа хийж байгаа. Хувийн компаниудыг сэтгэл гаргаж байгаа. Өөрсдийнхөө мөнгөөр эхнийхээ санхүүжилтийг хийгээд явж байгаа. Одоо бидний зөвхөн нэг л хариуцлага үлдээд байна. Энд хувийн хвшлийнхаа хийсэн ажлын мөнгийг л бид нэр цаг тухайд засгийн газраас Улаанбаатар хотын цагнаас одоо шийдвэрлээд өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар илүү их одоо хувийн хвшлээ дэмжиж эдгээр маань их урамтай ажиллаа их болцоотой байна. Энэ удаагийн засвар шинжилгээ ажлын хүрээнд төв цэвэрлэх байгууламжийн насуусын станц, сараалжийн байгууламж, элс тогтоогуур, анхдагч болон хоёрдогч тунгаагуур түүхийн үлдцийн насуусны станц болоод бусад хэсгүүдэд засвар үргэлжилж байгаамаа. Багцалж үзэх юм бол ажлын гүйцэтгэл 60% та явагдаж байна. Тэр дундаа 44 картын дах лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх нь эхний том шийдэл болоод байгаамаа. Лагийн карт түргэн хугацаанд түүхий лагаар дүүрснээс салхиар дамжиж эвгүй үнэр тархдаг, физик-химийн технологиг ашигласнараа лагийг бор өнгөтэй нунтаг шор оолгож ногоон байгууламжид бордоо хэлбэрээр ашиглах боломжтой болох юм а. Энэ бактерийн эхний шатны цацалт хийгдсэн бол хой төршөөс 2 дахь шатны ариутгалын бодисыг бид удахгүй авна. За ер нь бол Улаанбаатар хотын бохир усыг цэвэрлэгдсэн уснаас гарч байгаа нэг 1600 орчим лаг бол өдөртөө гардаг. Энэ лагийг бол бид нар бол Улаанбаатар цэвэрлэх байгууламжийн 44 карт гэж ярьдаг бид нар талбаараа шахаж тэнд хатаах маягаар одоо ариутгадаг л да. Тэгэхээр энэ явц бол одоо нэлээд хуучирсан арга барилтай. За мөн орчин үеийн бас техник технологиг бол дэвшлтийг бол ашиглагдаагүй нэлээд хоцорсон олон жил болсон. Тийм учраас бол орчин үеийн одоо хололт амжилтыг ашиглаж энэ 44 картанд байгаа лагуудаа бол ариутгах, за мөн усгүйжүүлэх, ингэснээрээ бол одоо эргэж одоо цэвэрлэгнээс бол бүрэн гүйц цэвэрлэгдсэн ус Улаанбаатар хотын туул гол руу цутгах ийм ажлыг бол хийж байгаамаа. Японоос бол санал болгосон бодис байгаа. ERM-ийг гэсэн юм бодис байгаа. За энэ бодис маань тодорхой хэмжээгээр одоо та бүхэнд энд харагдаж байна. Бид нар бол 6 сарын 10-ны одоо цагууд 12 цаг 40 минутанд бол энэ чийл граммуудыг бол тодорхой 5%-аар тийм үү 0.1-ээр ингээд тодорхой хэмжээгээр хийгээд үтсэн. За энэ дээр бол тодорхой хэмжээгээр үр дүн маань гарсан үнэргүүжж байгаа. За энэ бас нэг төрлийн маань бас тодорхой хэмжээгээр үр дүн үзүүлж байна энэ бодисон дээр гэж үзэж байна. За дараагийн бас нэг зүйл маань энэ шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш Дасан Дорж багшийн маань багш нэвтрүүлж байгаа. За энэ маань Америкт патентлэгдсэн биоклинер гэдэг ийм одоо бактерийн ийм тодорхой агуулмжтай савтай. За ингээ агааржуулах тодорхой хэмжээний бактериуд маань одоо борцлогдсон бактериуд маань тодорхой усан дах энэ бохирдлуудыг задлаж тийм ээ задлагдсанаар ус маань тодорхой хэмжээгээр цэвэрлэгддэг. За энэ цэвэрлэгдсэн усныг нь бид нар туршилт хийж үзээд энэ усаа лаган дээр хийж үзэхэд энэ маань бас тодорхой хэмжээгээр үр дүн өгч лаг маань бас үнэргүүж
байна. За энийг нь бас энэ манай цэвэрлэх боломжийн гаргалгааны хэсгээр бас нэг тодорхой хэмжээний тийм усны цөөрөм үүссэн байгаа. Энэ дээр бол бас энэ туршилтыг бас хийж байгаа. Бүх олон компаниуд одоо энэ лагийг ингэж үнэргүүжүүлнэ, ингэж аюулгүй болгоно, ингэж цэвэрлэгээ хийн, засвар үүсгэнэ гэсэн өөрсдийнхээ саналыг манай одоо ус уугийн удирдах газар хүргэж ирээд бид нэр туршилтанд бүгд нь оруулсан. Бүгдийг туршиж үзээд шинжилгээ дүгнэлт гаргаад ингэ явж исэн. Тэгээд яг засварын ажил эхлэхэд засгийн газрын бол одоо яаралтай одоо гамшигын хэмжээд хүрсэн тул одоо шууд гэрээ байгуулах ийм тогтоол гарсан л да. Тэгэхээр энэ хүрээнд бид нар нөгөө манай туршилтанд орсон компаниудаа сонгоод шалгаруулаа явсан. Тэр 44 картыг яагаад нэг үе эхлээд яваад дараа нь дахиж явах вэ гэхээр үндсэндээ бол 3-4 м лаг маань бол бүхэлдээ бол үнэртэй, хүнд металлтай, хортой байцтай ийм лагууд байж байгаа. Энэнийг бол эхний ээлжинд гүмит бодисыг цацаж ашиглахад бол 40-50 см-ийн гүнд бол одоогоор бол эхний ээлжинд халдваргүйжээд ингэж байж байна. Дан ганц төв цэвэрлэх байгууламжаас эвгүй үнэр гараад байгаа хэрэг биш гэдгийг энэ дүрс зургаас та бүхэн харж болно. Тодорхой дамжлагын дараа төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гаргасан ус сонгины хөндөд очиж туулгалд цутгадаг. Энэ зайд байгаль орчны яамны 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бетон нь сувг байгаа. Гэтэл инженерийн тооцоолол нь буруу энэ байгууламж битүүрч усгүйхэ болсон байна. Энэ сувг нь үер болоход нурж дахин сэргээгээгүй бүглэрсэн лагаар дүүрсэн зэрэг олон хүндрэлтэй. Үндсэндээ анхны цас орох хүртэл 60-аас 70 см зузаан лаг 60 жилийн лагийг халдваргүйжүүлэх ажлыг хийж цаашид үе шаттай арга хэмжээ авна. Тэр одоо цэвэрлэгээс гарсан энэ бохир усыг сувг шуудуугаараа дамжуулан туулгал руу хүргэдэг тэр сувг шуудууны юм ажил бас нэлээд эвдэрсэн, бөглөрсөн, за голдрлоосоо хилтийсэн ийм ажил байгаа. Үүнийг засварлах ажлын явцдаар өнөөдөр бас танилцж байна. Тэгэхээр энэ ажил нэлээд урамтай, нэлээд бас хурцтай явж байна. За хувийн одоо компаниуд ба нэлээд сэтгэл гаргаж энэ ажилд оролцож байгаад бол сэтгэл таатай байна. За тэгэхээр бол өнөөдөр миний ард харагдж байгаа энэ шинээр хийсэн бохир усныхаа сувгийг энэ нуурлуу дахиад цутгахгүйгээр болгосон юм сууг байж. Өөрөөр голдргийн одоо хиймлэр ингэж залж өгч. Ингэж ямар ч байсан замбраатаа урсдаг болгоё. 300 м газар энэ суугийг бол үндсэндээ 10 хоногийн дотор манай дотоодын гүйцэтгэгч хийсэн. За үүнээс хойш бол 5 хонож байна. Энэ 5 хоногийн дотор бол дахиж энэ хиймлэр үүсчихсэн 53 га бохир усны нуурлуу дахиж бохир ус цутгахгүй болж байгаа. Ингэж тусгаарлаж авсан. Энэ ажлын дараагийн нэг онцлог бол туулгалын урсцад нөлөөлж байгаа тэр бохир лагийг бид цэвэрлэх юм байна. Одоо яг миний зогсож байгаа энэ туул сонгоны энэ булангаас доошоо Төв аймгийн Алтан булаг сум хүртэл одоо туулгалын лаг бохирдолтой байна гэж байгаа. Тэгэхээр энэ голдролыг цэвэрлэх ажлыг бол цааш нь үргэлжлүүлээд явах ийм ажлын явцтай танилцлаа. За нийт одоо ажил эхний удаа бидний хийх гэж зорьсон зорилтынхоо нэг 60-70% нь хүрчээд байна. За энэ намар гэхэд бол бид нар нэлээд одоо асуудлуудыг зэгцлээд ер нь Улаанбаатар хотод шинээр одоо цэвэрлэх байгууламж барих хугацаа хүртэл толгой өвдөхгүй байх чиглэлээр бол одоо нэлээд ажил хийж байна. Энэ төмөр замын фрезер гэж байгаа. Энэ фрезерээс цаашаага баруун тийшээ бол өшөө одоо дараа жилүүд нь залгуулад өргөжлүүлээд их юм 70 суугийн ажлууд бас байна. Өөрөөр хэлэх юм бол зорилго бол төв цэвэрлэх байгууламжийн хашаанаас гараад сувгаар явж байгаа юм маань энэ цэгт хүрээд задгаараад ингээд олон жилийн өмнө хаягдсан байсан юмыг одоо нөхөж сувганд оруулъя. Мэдээж төв цэвэрлэх байгууламж дээрээ арга хэмжээ авч байгаа учраас өнөөдөр энэ үнэртэж байгаа энэ бохир ус маань бол илүү үнэргүй тунгалагдуу болно тийм ээ. Тэгээд дараад нь явсаар байгаад аль бие усны сувгаараа яваад бусад хажуу бөөрийн газруудаа бохирдуулахгүй халихгүй болгодог одоо ийм арга хэмжээ авснаар явж байгаад одоо баруун талдаа туулгал руу цутгахад бол ямар ч байсан экологийн тэнцвэртэй байдлын бохирдлоос бид нар бол хамгаалаад туулгалын цэвэр ус руу боломжийн хэрээр цэвэрлэгдсэн ус бол ингээд орно гэсэн.
Сувгаар урснаа гэж тооцсон бохирдол дээрх доголдлын улмаас төв цэвэрлэхээс гарч 53 га газрыг хамарсан хиймэл бохир нуур үүсгэжээ. Эндээс ихэнх үнэрийн ихэнх нь ялгардаг болохыг албаны хүн хэлж байна. Энэ цөөрмийн 3 хэсгээс шинжилгээ хийхэд өндөр хэмжээнд бохирдолтой байгааг тодорхойлсон байна. Тиймээс туулгалд нийлж байгаа бохирыг цэвэрлэхийн тулд тусгай төхөөрөмж тавих харуулжээ. ТЭЦ 4-ийн хамгийн захын үнсэн сангийн баруун талд хиймлэр үүссэн бохир цөөрмийг биоклинер гэж Америк нэгдсэн улсын технологиг ашиглан цэвэрлэнэ. Тийм бидний одоо тэр Америкийн хөвдөг төхөөрөмж байж байгаа. Тэгээ хөвж явах одоо явцдаа бол өөрийнхөө тусгай зориултын бодис нь одоо амьлаад энэ нууранд агуулгагдсан байж байгаа бохирын доторх одоо бактериудыг идэвхжүүлдэг зориултаа. Тэгээд бактериа идээд тэгээд бохироо идээд ингээд тэр процессын дагуу ус бол цэвэршнэ гэж. За тэгээд энэ маань юм зөөврийн үндсэндээ нийт масс нь 74 кг-ийн жинтэл одоо ийм онгоцоор орж ирсэн шүү дээ. Энийг бол одоо энэ нууран дээр ашиглаад энэ нуураа цэвэршүүлсний дараа бүх төрлийн өөр одоо манай нисхийн, яармгийн, надаа хотын энэ жижиг оврын байгууламж, харьгаа энтер гэсэн байгууламжтай зөөж аваачаад дахиад ажилуулад тэр байгууламжуудыг цэвэршүүлэх ийм боломжтой. Өөрөөр хэлбэл өөр байшил зөөгөөд үр дүнгээ өгөх боломжтой ийм төхөөрөмж оруулж ирсэн. Цаашид бохирын үнэр гаргадаг харьгаа цэвэрлэх байгууламжид өнөөдөр туршиж байгаа олон шинэ технологиг ашиглахаар төлөвлөж байна. Мөн арьс шир, өлөнгийн үйлдвэрүүд химийн бодис хэрэглээ арьс шир боловсруулдаг. Энгийн иргэд зөвхөн төв цэвэрлэх байгууламжаас үнэртэж байгаа мэтэр ойлгодгоо. Гэтэл сонгон найрхан дүүргийн төв цэвэрлэх байгууламжийн ойр орчимд 9, хаан уул дүүргийн харьгаа орчимд 30 гаруй арьс шир, ноос, ноолуур, өлөнгийн үйлдвэр ажиллаж байна. Тиймээс эрүүл ахуй талаас нь арга хэмжээ авах шаардлагатай болж байгаамаа. Манай эдийн зүгээс бол одоо энэ объектууд дээр хийх ёстой юм хийнэ. Дараагийн жилд нь бид нар мөнгөө бас зориулаад ингээд явна тийм ээ. Гүйцэн. Тэгтэл нөгөө арьс шир, ноос, өлөнгийн үйлдвэрүүд маань өөрийнхөө үйлдвэрийн технологид одоо өөрчлөлт, инновацийг хийгээ тийм ээ. Урьдчилсан цэвэрлэгээ гэдэг юмыг тэр үйлдвэрүүд заавалчгүй хийнэ гэдэг бол Монгол улсын стандарт нь ч байдаг. Хуулиуд нь заагаад өгсөн, хуульчлаад өгсөн байдаг. Харамсалтай нь одоо манай хувийн хвшлийн тэр чиглэлийн бизнес эрхэлж байгаа үйлдвэрүүд маань тэр болгон илүү мөнгө зарж өөрийнхөө урьдчилсан цэвэрлэх байгууламжуудыг байгуулахгүй байна. Усаа урьдчилсан байдлаар цэвэрлэхгүй байна, тийм ээ. Тэгээ энэ дээр бол нийгмийн ухамсар энэ гэдэг юмнуудаа гаргаад ингээд явах хэрэгтэй. Ерөнхийдөө хог хаягдлын тухай хууль саяхан батлагдлаа. Урд өмнө батлагдсан хуулиуд байж байна. Энд чинь одоо нэгэнт л одоо хууль эрхцүүд нийгэмдээ амьдрэх юм бол ялангуяа бүх төрлийн бохирдлыг үүсгэж байгаа энэ үйлдвэрүүд бол хатуу шаардлага тавьж эхэлнэ. Жинхэнэ утгаар нь тэр хууль заасан хариуцлага, тэр хууль заасан торгуулийн хэмжээг нь одоо торгоод явхаас өөр ямар ч арга байхгүй. Улаанбаатар хотод шин цэвэрлэх байгууламж барих ажил эд яригдж байна. Концессийн гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалтад үүнийг багтаасан байгаа. Эргэжил гэхэд энэ байгууламжийн бүтээн байгуулалт эхлэх юм бол 4 жилийн дараа ашиглалтанд орохоор тооцож байна. Гэхдээ шинэ байгууламж хуучин цэвэрлэхтэй хүч авсарч ажиллах ёстой. За концессийн жагсаалтанд бол эхлээд бол 2 шатны тийм уралдаан шалгалт явуулсан ба. Эхний шалгалт одоо уралдаанаар бол уралдаан шалгалтад одоо дүнгээр бол нэг 10 компани ороод 5 нь шалгарсан. 5-д нь бид нэр дахиж одоо 2 дахь шатны шалгаруулалтанд бол баримт бичгээ өгөөд одоо ингээд шалгаруулахад бол 2 компани бол бичиг баримтаа өгсөн байгаа. За энэ 2 компанитайгаа бид нар бол энэ концессийн одоо гэрээг байгуулах, цааш нь үргэлжлүүлэх энэ ажлыг бол одоо хилцээ ярилцааны төвшөнд явж байгаа. Тэгэхээр энэ 2 компани нэг нь бол одоо Монголын нэг компани орж байгаа. Гэхдээ ер нь манай үндэсний компаниудын чадвар сайжирж байгаа учраас бид бас энэ одоо компаниудтайгаа хамтарч ажиллах энэ одоо ажил явагдаж байна. Тэгэхээр засгийн газрын хөрөнгө оруулалтын газар концессийн ажил маань үргэлжлээ явж байгаа. Энэ үнэхээр ажилтайхан бүтэлтэй болох юм бол бид дараа жилээс бол одоо ажил маань эхэллээ гэж бодоход өөдрөг сайхан бодолтой байх юм бол 2021 он гэхэд бид шинэ зөвлөх боломжтой болох боломжтой.